Яг тань руу л хараа ярьчих уу? Над руу хараад ирчих. Би сандраад байна. Өөрийнхөө нэрийг мартцсан байх үедээ. Урлагийн хүн болно гэж айгүй их мөрөөддөг гэсэн байхгүй. Гинтгэн л 11-р ангида яг түүх нийгмийн багш болно л гэд ингээд зорьсон байсан учраас түүхийн хичээл бол юу гэдэг өнгөрсөн одоо ирээдүй гэдэг ийм 3 цагийн хэлхээс дээр хамт олноосаа сурсан хамгийн үнд багш болно гэдэг чинь яг ажлын байран дээр гарч ирээл яг багш болдсон билээ шүү дээ. Яг нэг ийм багш болно доо. Хичээлээ ингэж заандаа гэж өрөөсөө боддгоо явж байгаа гинт ажлын байран дээр гарч ирээд багш болсон чинь юу вэ, би ямар мэрэгжил сонгож байгаа вэ? Өдөр тутамдаа суралцаал одоо хөгжөөл явж байгаа юм багш та. За сайн байцгаана уу? Намайг Баатрин Нэм гэрэл гэдэг. Би Эрдмийн сан сургуулийн түүх нийгэм судлалын багш байна. Би Хүсгэл аймгийн Харьяат Орхон аймагта EBS-ийн сургуулиа төгсөөд 2009 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн түүх нийгэм судлалын ангид элсэж ороод 2013 онд төгссөн байгаа. За 2014 оноос Орхон аймагта Цайхан гэгээс сургуулиасаа ажлын гараагаа анх эхлээд 8 жил ажиллаад 9 дэх жилдээ Эрдмийн сан сургуультай нэгдээд одоо 4 дахь жилдээ энэ сургуультай мэргэжлээр ажиллаж байна. Би ерөнхийдөө нөгөө түүх гэхлээр хүмүүсийн хувьд хүүхдүүдийн хувьд ч ерөнхийдөө түүх хичээл гэр хүүхдүүдийн нэг юм хандлага байдаг шүү дээ. Гол хичээл, гол бус хичээл гэдэг ч юм уу нэг юм хандлага харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр би бол түүхийг эсрэгээрээ бүх зүйлийн үндэс суурь гэж үздэг. Ялангуяа монгол хүний үндэс суурь бол түүх байх ёстой гэж үздэг. Аливаа зүйлийн үндэс дутуу байх юм бол өсөхгүй, хөгжихгүй, дэлгэрхгүй байх гэдэг ч юм уу те. Тэгэхээр түүхийн хичээл бол хамгийн гол хичээл. Тэр дундаа монгол хүн байна гэдэг бол өөрөө түүхээ мэдчихэж би монгол хүн шүү гэж омгших ёстой. Тэгэхээр би 10 жилд байхдаа урлагийн хүн болно гэж айгүй их мөрөөддөг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө ахлах ангид ороод мэрэгжил сонголтынхаа хүрээнд хичээлүүдээ сонгох шаардлагатай болоод ер нь миний давуу чадвар юу юм бэ? Яг ингээд их сургуулаа төгсөөд гараад ирэхээр ажлын байр ямар үт юм бэ гэдэг нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй найзуудтайгаа ярилцчих үедээ би өөрөө бас ер нь бол ийм нийгмийн талдаа айгүй сонирхолтой нийгмийн хичээлдээ айгүй сайн ийм хүүхэд байсан. За тэгээд нийгмийн хичээл, түүхийн хичээл, математикийн хичээл, англи хэлний хичээл гэдэг нөгөө хүүхдүүд ээш өг хичээлүүдээ сонгодог штеп. Тэгээд сонголтоо игээд тухайн үедээ түүх нийгмийн багшаар манай ангийн багш гişг жаргал багш 11-р анги анхудаа бид нар чи 11-р анги төгсөжсэн байхгүй. Сонголтоо хийжээд багш дээрээ нөгөө сонгондоо явдаг. Тэгээ явж байгаа ээш өгсөн чинь би аймагтаа түүхийн хичээлээр 1-р байранд жигсаад тэгээд нөгөө тухайн үед чинь ингээл 4-р сургуулийн уртал зогсоол хүүхдүүд яг ингээ овг нэрийн дуудаал хүүхдүүд орж сонголтоо хийдэг гэсэн байхгүй. Тэгээд нөгөө нэгээр жагссан учраас азар надад хамгийн түрүүнд орж сонголт хийх юм боломж олдоод яг ингээл дуудуулаад ороод ясан чинь ингээ бүх сургуулийн одоо Монгол Улсын их сургуулийн эрх зүйн анги мангч юм ингээд бүх хичээлүүд ангиуд нээлт дээрээсэн ч гэсэн би өөрөө яг нөгөө багш болно гэж зарцсан байсан учраас шууд мобилсийн түүх нийгэм судлалын ангийг сонгоод гараад ирсэн чинь багш чи яаж байгаа юм бэ? Яагаад багш сонгочихж байгаа юм? Мөсийн анги авахгүй яасан гэж хэлжсэн. Тэгэхээр энэ ерөнхийдөө миний бас нөгөө аливааг харах өнцөг тухайн хүний маань одоо юу гэдэг өгөгдлийг төр бас нөлөөлөөд яг нөгөө мөрөөдөлтөд хөтлөгдөөд гинтгэн л 11-р ангида яг түүх нийгмийн багш болноо л гэж ингээд зорьсон байсан учраас мобилст ороод ингээд багш болсон байгаа. 2014 онд Цайхан гэгээ сургуулиас ажлын гараагаа эхэлжсэн. Тэгээд нөгөө хоёр сургууль маань нэгдээд 2022 оноос хойш Эрдмийн сан сургуультай ажиллаж байгаа. Тэгжэл ер нь анх энэ сургуулийн багш болж орж ирсэн бэ. Ерөнхийдөө нөгөө заасан хичээлийг хүүхдүүд ойлгоод оволцож ирээл янз янзын асуулт асуугаал тэр баатар чинь тэр хаан чи яадаг байсан ингээл одоо нөгөө эртээр үуч хаадууд чи ингээ айгүй олон хатантай татвар эмстэй ч юм уу те. Тэгээ за хувлааны одоо тэтэ хатантай байсан шүү гэдэг. Тийм үү гээл ингээ уулга алдж ирээл тэгээ яадаг байсан багшаа тэр нь яадаг ингээл ингээ хүүхдүүд ингээ цаашлаад асуугаал ингээ яваал тэгээд нөгөө ярихаар тэрийг гайхшраал үү тийм үү гэл ингээд ойлгоол ер нь хичээл ингээд оролцоол хичээлийг баг хүүхдүүд өөрсдөө ингээд зарим үед хөтлөөд аваад явдаг. Тэр үед бол ингээд за юм ойлгоод энэ шүү эднэр чинь бас болоод энэ шүү гэдэг нэг тийм гоё мэдрэмж бол төрдөг. Нийгмийн хичээл дээр болохоор бас ерөнхийдөө нөгөө эрх зүй бүлэг сэдвийг орж явахад хүүхдүүд дандаа яг одоо нөгөө эмч олж байгаа хүүхдүүд нөгөө зүрх үзэхээр зүрх нь өвдөөд бөөр үзэхээр бөөр нь өвддөг гэдэг шиг эрх зүйн хичээл үзэхээр нөгөө
Яг хичээл орохгүй л ороод ирэхээр хүүхдээ ирэх, хүний ирэх гэл ингээ ярьж хахад хүүхдүүд хичээл орохгүй л ингээ ороод ирэхээр за чи миний эрхийг зөрчөөд дээ шүү. Багшаа энэ миний эрхийг ингэ зөрчөөд одоо багшаа би яг өргөдөл гарахгүй, гомдол гарахгүй гэл яг ингээл уртаж аваад нөгөө хичээлийг цаашлуулах тийм сэтэл тэмүүллийг бас ингээд өгөөд идэг. Тэр нь бас ингээд хүүхдүүдэд бас илүү хүртээмжтэй цааш нөгөө хичээлээ яг яаж явуулах вэ гэдэг мотивацийг өгдөг гэх юм уу. Би ерөнхийдөө нөгөө хичээл заахтаа багш хүн гэрлний хүмүүстэй орж ирээл нэг хүүхдүүдийг шууд за та нар суу одоо би ярина гэж тэгдэг ч юм уу тийм байхыг ер нь бол хүсдэггүй. Яагаад вэ гэхээр тэр ангид орж байгаа хүүхдүүд чинь бүгдээрээ одоо бие даасан хүн байхгүй юу. Тэгээд би яг л нэг юм бие даасан хүмүүстэй харьцаж гин гэж үзээ. Тэр хүүхдүүдэд ялгаатай зүйлийг бий болгоод би нэг айхтар дээрээс ингээл зарчмаар юм тулгаад ахыг бол хүсдэггүй. Ер нь бол хүүхдүүдийг хүн гэдэг утгаар нь хүлээж аваад тэднэрт аль болох тухайн хичээлийг үр дүнтэй заагаад нэг ч гэсэн юм ойлгуулчих юмсан, нэг ч гэсэн зөв хандлагыг төрүүлчих юмсан гэдэг дээр л ер нь бол их хичээдэг те. Би ерөнхийдөө одоо 2 дахь анги аваад ажиллаж байгаа. Анх 2015 онд анхны анги аваад 22 онд анхны анги маань 12 дугаар анги төгсөөд одоо энэ жил их сургуулаа төгсөж байгаа анхны шавнар маань. Тэгээд 2022 оныхоо намар нь одоо анги авсан. Одоо манай ангийнхан 6 дугаар ангиас хойш гэдэг чинь 9 дугаар ангиас сурагчид байгаа. 2 дахь анги тааж байгаа. За энэ хугацаанд ерөнхийдөө яг хөө эцэг эхчүүдтэй үл ойлголцох асуудлууд ч байна. Ойлголцоод асуудлаа шийдээд явж байгаа үеуд ч байна. Тэгэхээр эцэг эхтэй харилцахдаа ерөнхийдөө баримтлагдаг зарчим гэх юм бол нэг дундаа ороод ахгүй те хэлэх юмаа хэлээд шаардах юмаа шаардаад за тэгээ ер нь бол аль болох хүүхдүүдийг битгий өмөөрөөрэй. Юм бүхэн хоёр талтай шүү. Хүүхдүүд ер нь ингээ алдаа гаргаад гомдлох үедээ их хвчлэн дандаа нөгөө өөрсдийгөө ингээ буруугаар ойлгуулдаг ч юм уу хин нэгэн нөгөө хоёр дахь итгээдийг буруутгах гэдэг. Тэгэхээр нөгөө нэг эцэг эхтэй ч хэлдэг хүүхдүүдээ ч хэлдэг ерөнхийдөө асуудал гарсан бол асуудлын шалтгаан нь заавал хин нэгэнд биш. Би надад ямар буруу байв? Би яасан болоод энэ хүн уурлав гэдгийг ихэд хамгийн сайн тунгааж бодож байгаарэ. Тэгэхээр тэн дунд заавал одоо чиний буруу байсан учраас энэ асуудал дэвэрсэн байх вэ гэдэг дээр айгүй анхаарч ажиллаж байгаарэ. Хүүхдүүдтэй ч гэсэн эцэг эхчүүдтэй ч гэсэн энэ хандлага бас ингэж шууд хэлцдэг. Тэгээ ерөнхийдөө даасан ангийн маань эцэг эхчүүд нэг азар ч юм уу айгүй сайн хүмүүс намайг ингэж ойлгоод цаг бүрт ингээд дэмжиж одоо яах вэ багшаа манай хүүхэд яаж ийн ингэмээр ээ нөө тэгмээр ээ нүү гэж дандаа ингээд асуудаг. Ер нь бол эцэг эхтэйгээ нэг одоо ам зөрөөл муудалцаал хүүхдүүдийнхаа төлөө ингээд ам зөрөөд гэсэн үе юм ер нь бол байдаггүй. Тэгэхээр эцэг эхчүүд ч гэсэн ингээд давхар мэдээллүүдийг өгөөд хүүхдүүдийнхээ онцлогийг ойлгоод нөгөө ярилцахад хүүхдэд агүй өөрхөн юмаа ярьдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ивэр харилцаанаас харилцаа үүснэ гэдэг шиг харилцаад ойлголцоод явдаг та. Гаргасан амжилт гэхлээр за дан ганц миний амжилт гэхээсээ илүүтэйгээр нөгөө хамт олон хамт ажиллаж байгаа багш нар маань хүүхдүүдийн маань хичээл зүтгэл гэдэг одоо маш олон зүйл нөлөөлж байгаа. Эндээр би ийм амжилт гаргасан гэдэг хасаа илүүтэйгээр бас нөлөөлсөн хүмүүс хамгийн чухал байх гэж би бодож байна. За би 2014 оноос хойшоо өнөөдрийг хүртэл бараг 12 дахь жилдээ ажиллаж байгаа гэхлээр 10 жилд нь СТ ерөнхий шалгалтанд нийгмийн хичээлээр хүүхдүүдэд бэлтгэж оруулж байгаа. Тэгээ ерөнхийдөө ээж өгж байгаа хүүхдүүдээс маань ер нь бол аймагтаа одоо эхний 3 байранд л ер нь бол бичигддэг. 2022 оны нэг төгсөгч маань болохоор бас аймагтаа нэгээр жигсэжсэн. За тэгээд олимпиад уралдаан тэмцээн дээр гэвэл одоо багш бүхэн л гаргадаг да тий. 12 дугаар ангийг нийгмийн хичээлээр бэлтгээд хэд удаа хүүхдүүд маань бас аймагт тодорхой байруудыг эзэлж исэн. Би өөрөө бас нөгөө нэг багш нарын эрдэм шинжилгээний ажил гэдэг ажлууд хийгддэг штэ тий судалгааны ажлууд. За судалгааны ажлууд дээр бас ерөнхийдөө нэлээд оролцож бас тодорхой хэмжээнд бас өөрийгөө аймгийн хэмжээнд таниулж байруудыг бас эзэлж исэн. За хамт олонний уур амьсгал гэхээр би бас цайхан өнгийн сургуулийнхаа хамт олныг дурдмаар байна. Манай одоо цайханныхан бол яг нэг гэр бүл шиг яг нөгөө дөнгөж чинээр төгсөөд ороод ирсэн байх үед яг нэг юм нэг таньдаг гэр бүлдээ ороод ирж байгаа юм шиг ийм мэдрэмжтэй явсаар байгаад 8 жилийг өнгөрүүлсэн байсан. За тэгээ хоёр сургууль нэгдээд энэ сургуульд орсон чинь ерөнхийдөө нөгөө багш нарын маань өглөөнөөс одоо орой хүртэл энэ сургууль дээр яг нөгөө гэртээ байгаа юм шиг. Гэхдээ тэр хойно нь бас ар гэрэн тэр хүмүүсийг хүлээж байгаа шүү дээ тий. Тэгэхэд манай хамтлан бол маш хөдөлмөрч хичээнгүй өөрөө өөрсдийнхөө үүрэгт ажлыг хэний ч шахалт шаардлагагүйгээр хийгээд одоо бүгдээрээ ингээд аймгийн хэмжээнд, улсын хэмжээнд, олон улсын хэмжээнд гэдэг ингээд
тодорхой амжилтуудыг гаргаж байгаа нь манай хамт олонны бас хичээл зүтгэлийн үр дүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хин ч одоо ингээл орж ирэл яг энэ давталгаа өгж гинүү, энэ хичээлээ орж гинүү гэдэг ийм шахал шаардлага хяналт байхгүй байхад бүгдээрээ л орой өглөө харанхуйд ирсэн бол орой бөөндөөл харанхуйд ингээ гараа явж идэг. Тэгэхээр манай хамт олон бол ерөнхийдөө одоо би бол нэг ажлын төлөө төрсэн хүмүүс юм уу гэж хардаг. Тэгээд эндээсээ болоо одоо жишээлбэл ингээд юу гэдэг би давтлага өгөхгүй байвал давтлага өгж байгаа багш нарыг хараад яана би ч одоо яах ёстой вэ? Би ч ажиллаа хийгээд байгаа л үгүй л гэж бас ингээд бодоод тэгээ ерөнхийдөө давтлага өгөхгүй л болохгүй юм байна гэдэг ийм сэтгэл зүгээр бас ингээд ажиллаа байдаг. Тэгэхээр манай хамт олон бол яг ингээд орж ирж байгаа хүмүүсээр маш их нөлөөлдөг. Тэгээд тэр нь манай сургуулийнхны гаргаж байгаа бас амжилттай холбоотой гэж боддог. Хамт олноосоо сурсан хамгийн үнэт одоо зүйл гэх юм уу авч хэрэгжүүлж байгаа зүйл бол хүн бүрийн хандлага надад аягүй их нөлөөлсөн. Одоо энэ яг юу гэхэд байгаа вэ гэхлээр альва зүйлд яг ингээд чин үнэнчээр ханддаг. Хэнийг ч одоо юу гэдэг ялгаж харьцдаггүй хүүхдүүд дээр ч гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө бас хүүхдүүдэд ч гэсэн аягүй ийм зөв хандлага, үлгэр дуурайлыг өгдөг гэж хардаг би. Багш байхын хамгийн сайхан зүйл гэхлээр хүүхдүүд маань яг ингээд нүдэн дээр өсч хөгжөөд заасан зүйлийг маань хэрэгжүүлээд тэрүүгээрээ ингээд амжилт гаргаад явж байгаа нь бол хамгийн одоо гоё сайшаалтай одоо хамгийн том шагнал байдаг. Бусад хүмүүсээс одоо бид нар чи нэрэл энэ тийм таарсан ч эцэг их маань ч тэр хүүхдүүд маань ч тэр үй сайн байна уу агшаа гэл ингээд мэдлэгт нь өөрөө нэг айхтар том хүн болцсон ч юм шиг нэг тийм гоё мэдрэмжийг авдаг. Тэгэхээр багш байхын хамгийн үн цэнтэй сайхан зүйл бол ерөнхийдөө хүүхдүүд маань зөв хүн болж, зөв хандлагатай иргэн болж, бие дагаад одоо нийгэмд амьдрах чадвартай, үн цэнээ олсон ийм иргэн болж төлөвшөж байгаа нь л багш хүний хамгийн том алдар авъя гэж боддог доо. 30 жилийн түүх гэдэг бол богино хугацаа бол биш. 30 жилийн түүхийг бүтээгээд явж байгаа Монголын хамгийн анхны одоо хувийн сургуулиудын нэг. За тэгээ олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа анхдагч сургуулиудын одоо Орхон аймагтаа анхдагч сургуулиудын нэг PDCA буюу одоо хөтөлбөрөө хэрэгжүүлээд тэгээ сайжруулалт хийгээд хамгийн ихэндээ төлөвлөлтөө хийгээд ингээд явж байна. Энийгээ бас хэрэгжүүлээд хувь багш бүхэн дээр энийг одоо зарчим болгоод хэрэгжүүлээд энэ дээр явж байгаа маань манай сургуулийн бас нэг юм давуу талууд байгаад байгаа. ISO стандарт гэх лээ. Тэгэхээр ийм одоо мундаг хамт олонны дунд нэг эд эсэн болж ажиллаж байгаадаа бол туйлын их баяртай байдаг. Ингээд 30 жилийн ойн баярын мэндийг нийт хамт олондоо хүргье. Бүгдэнд нь ажлын амжилт хүсье.